Монгол орнд бол мал аж ахуйн салбар бол нэлээд одоо уул уурхайн салбарын дараа орохоор бүр томоохон салбар. Магадгүй түүнээс ч ирээдүйд давах бол магадaltaй бид нар үүсэхгүй. Тэгэхээр энэ салбарыг бол бид хурдтай хөгжүүлэхийн тулд бол одоо дараагийн түвшинд буюу арай одоо огийн бидний одоо малчтын мах бэлтгэж байгаа энэ процессыг илүүгээр одоо үйлдвэрлэл стандартын түвшинд хүрэх хэрэгтэй. Тэр процессд болохоор юу хэрэг болох вэ гэвэл мэдээж хот суурин газар одоо үйлдвэрлэхээс илүүтэйгээр эрүүл ахуйн шаардлагаас нь тэр одоо яг ургамал ногооны бүтцтэй бэлчээрийн одоо тэр хөдөө орон нутагт нь бол мэдээж бэлтгэж одоо өсөж үржүүлж хийх нь бол мэдээж эрүүл органик мах одоо гарах тийм боломжийг бүрдүүлнэ. Тэгэхээр эдгээрийн одоо суур хүчин зүйлс нь юу байхаа гэвэл мэдээж эрчим хүчний асуудал байгаа. Одоо стандартын шаардлага хангасан махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд бол мэдээж эрчим хүчний хэрэглээ өндөртэй эдгээртэй одоо мэдээж үйлдвэрлэлийн одоо хэмнэлтэйгээр ашиглах нэг талаас нөгөө талаасаа бол мэдээж бид нар доктортой эрчим хүчний хэрэглээг бий болгохын тулд сэргийд эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэхийг бол зайлшгүй шаардлагатай. Бид мөн бас энэ одоо үйлдвэрлэлийн процесс эрчим хүчний хэмнэлтийг хийх цаашдаа болохоор тухайн одоо төсөл маань өөр ашигтай хэмнэлтэд явахад бол сэргийд эрчим хүчний оролцоо бол чухал. Мөн бол ингээд сэргийд эрчим хүчийг хэрэглэснээр бол хэрэглэгчдийн маань хандлага нь одоо үнгүү цэвэр эрчим хүчийг хэрэглэх боломж одоо байгааг одоо өөрөө ашиглаад мэдрэх цаашлаад бол эрчим хүчний одоо хэрэглээндээ сэргийд эрчим хүчийг ашиглах сонирхол төрөх хандлагыг нэмэгдүүлэх гэх мэтлэн эерэг олон одоо хүчин зүйлсүүд байдаг. Тэгээд цаашлаад бол манай энэ буман тарлан төсөлд бол махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд бол сэргийд эрчим хүчийг нэлээд түлхүү ашигласан жишгийг юм төсөл олон гэдэг зорилго нэгдүгээр тавьж байгаа. Хоёр талаараа малын бас махны гарцад бол мэдээж одоо услахаа болон бэлчээрийн одоо бэлчээр бол маш их өндөр үүрэгтэй байдаг. Тэгэхээр услахаанд бол жишээлбэл одоо бүлээн ус өгөх гэх мэтлэн дээр бол нэгж одоо малын гарцыг нэмэгдүүлэхэд байдаг учраас үүнд бол сэргийд эрчим хүчийг ашиглах бүрэн боломжтой. Одоо Монголоор нь бол сэргийд эрчим хүчний хувьд ариун их нөөцтэй. Тэгээ бидэд бол энийг эрчим хүчний болон мал аж ахуйнд бол ашиглах бол бүрэн боломжтой байгаа. Дараагийн асуудал нь услахааны асуудал байдаг. Услахааны асуудлыг бол нөгөө хээрийн услагааг шийдэж өгснөөрөө бол мал өөрөө одоо ус хангамжийн хувьд найдвартай болох юм бол мэдээж дарга тээврийн хувьд дэвшилдэг учраас хээрийн одоо худгууд дээр одоо сэргийд эрчим хүчний хөөцөрийг тавьж автоматжуулсан удгийн систем нэвтрүүлэх нь бол мэдээж мал аж ахуйн салбарт бол өндөр өргөөжтэй байгаа. Тэгэхээр манай энэ буман тарлан төсөл бол өөрөө эдгээр асуудлуудыг бүрэн шийдсэн нэлээд тийм алсын хараатай төслөө учраас сэргийд эрчим хүчээр одоо эрчим хүчнийхээ суур асуудлуудыг шийдсэн одоо тийм аж ахуй болж цаашдаа хөгжинэ гэж бид зорилго тавьж ажиллаж байгаа. Хөдөө аж ахуйн салбарт бол одоо ингээд хүний ажиллах хүчний нөөц бол одоо бас их тутамг болж байгаа юм байгаа. Тэгээ мэдээж ажиллах хүчний нөөцийг залуу болох, залуу хүмүүсийг бас энэ салбарт оруулахад юу их нөлөөлж ийн гэвэл мэдээж яг одоо тог цахилгаан, одоо интернет холбоо, дулаан одоо байр, ажлын байр тухтай ажлын байр гэх мэтлэн зүйлүүдээс нөлөөлж байгаа учраас бидэд одоо залуучуудыг ажиллаж амьдрах бүх одоо тэр хотын орчныг хэрэг бүрдүүлэх гол нэгс нь юу вэ гэвэл зөвхөн эрчим хүчний асуудлуудыг шийдэж өгөхөр байгаа. Тэгэхээр энд болохоор ингээд эрчим хүчний найдвартай асуудлыг шийдэж өгөх юм бол мэдээж одоо хөдөө орон нутагт ажлын байр, доктортой ажлын байр нэмэгдэх тийм боломж нэг талаас бүрдэх байгаа. Цаашдаа бол энэ мал аж ахуйн салбарт бол энэ нөгөө технологиг нэвтрүүлж бүртгэлийн асуудал хамгийн наазах нь эхлээд бүртгэл малын мэдээллийн талаар оруулахад бол технологиг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ нь бол бидний мэдээж нөгөө махны одоо гарал үүслийг баталгаажуулах бид нар үнэхээр эрүүл найдвартай стандартын шаардлагаас мах идэж гэнэ үү гэдэг одоо бүртгэлийг бий болгоход бол маш чухал үүрэгтэй. Цаашдаа яг энэ төсөл дээрээ бол энийг бүртгэлийн асуудлыг бол хөгжүүлж явахаар төлөвлөж ажиллаж байгаа. Мэдээж үүнд бол тасралтгүй найдвартай эрчим хүчний хэрэглээ бол шаардлагатай учраас энэ асуудлыг болохоор бид нар сэргийд эрчим хүчний асуудлын оролцоотойгоор шийдээд явах бүрэн боломжтой байгаа.